Америк нэгдсэн улс болон Европын холбооны зохицуулагч байгууллагууд технологийн гигантуудын эсрэг шүүхэд зарга үүсгэж хэдэн 100 сая долларын торгуул ногдуулсаар байна. Эдгээр шийдвэрүүд онлайн зар сурталчилгаа, аппликейшн дэлгүүр, сошиал медиагийн тоглоомын дүрмийг шинээр бичих төлөвтэй байна. Ийм дүүнийг эхнээс нь дэлгэрэнгүй тайлбарлая. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний амьдарч байгаа дэлхий улам дижитал руу шилжиж технологийн компаниудын гарт асар их хүч хоримтлагдаад байгаа. Урд өмнө хүнд ч ийм хэмжээний хүч хэрэглэгч нөөц байгаагүй. Технологийн компаниуд улс орны эдийн засгийг ч хэд нугалсан үнэлгээнд хүрээд байна. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компани 8 нь технологийн салбарх. Үүний 7 нь Америк нэгдсэн улсад төвтэй бөгөөд тэдгээрийг технологийн гигантууд хэмээн нэрийдэх болсон билээ. Тэд шинэ зах зээлд нэвтрэхдээ өөрсдийн тоглоомын дүрмийг шинээр бичиж гарч ирж байгаа нь томоохон улс орнуудын эрх баригч нартай зөрчилдөхөд хүргэж байна. Хамгийн ихний зөрчилдөөн 2000 оны их үед Microsoft-оос эхэлж байв. Зохицуулагч байгууллагууд тэднийг компьютерийн үйлдвэрлэлийн системд хэд монопол гэж үзэн компанийг нь хуваах шийдвэр гаргаж байсан юм. Microsoft-ийн хуваагдал тэр үеийн жижиг стартап байсан Meta, Google, Amazon-д зах зээл дээр байр суурь эзлэх боломжийг олгож шинэ гигантууд түрэн гарав. Гэвч 20 жилийн дараа эдгээр компаниуд өөрсдөө монополийн асуудалтай нүүр тулах хувь заяатай байжээ. Here we go. Tranquility Base here. The Eagle has landed. That's one small step for man, one giant leap for mankind. Одоогийн хамгийн ихээр яригдж байгаа монополийн асуудал 2020 онд Google-ийн эсрэг үүсгэсэн заргаас үүдэлтэй. Америк нэгдсэн улсын Justice Department буюу хууль зүйн яам Google-ийг хайлтын систем, онлайн зар сурталчилгаа, аппликейшн дэлгүүрийн зах зээлд хууль бус монополийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн зарга үүсгэсэн юм. Өдөр тутмын хэрэглээндээ Google-ийн хайлтын системийг ашигладаг хүн бараг байдаггүй байх. Веб буюу вебсайтуудаас хүссэн мэдээлэл олох замыг нээж өгсөн хайлтын системийг бий болгохдоо тэд өрсөлдөөнийг боомлох аргуудыг ашигласан аж. Вашингтоны холбооны шүүгч Amit Mahtai 2024 оны 8 дугаар сард Google компаниг интернет хайлтын зах зээлд хууль бус монополийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан гэж дүгнсэн байдаг. Тухайлбал Google өөрсдийн хайлтын системийг төхөөрөмж хөтчүүдийн анхдагч буюу дефолт болгож тохируулахын тулд Apple, Samsung, Mozilla зэрэг компаниудад төлбөр төлөх гэрээ байгуулан өрсөлдөгчийг зах зээлээс шахсан гэж үзсэн. Жишээлбэл Safari веб хөтчийн үндсэн хайлтын системийг ашиглахын тулд 1 жилд $20 тэрбум Apple төлдөг байж. Уг шийдвэрийн араас Google-ийг торгохоос гадна салгах асуудал эрчтэйгээр яригдж байна. Хууль зүйн яамны зүгээс Google-ийн хайлтын систем дэх монополийг үгүй хийхийн тулд Chrome веб хөтчөө зар гэж тулгаж байгаа. Мөн бусад компаниудтай гэрээ хийж давуу эрх хэлхийг нь хязгаарлаад байна. Энэ шийдвэр одоогийн байдлаар хараахан эцэлэгдээгүй байгаа ч OpenAI, Yahoo зэрэг компаниуд Chrome веб хөтчийг худалдан авах сонирхолтой байгаа гэдгээ аль хэдийн илэрхийлээд байна. Google-ийн дараагийн монополо тогтоосон зах зээл бол онлайн зар сурталчилгаа. 2023 оны 1-р сард Америк нэгдсэн улсын хууль зүйн яам болон хэд хэдэн мужийн прокурорууд нийлэн Google-ийг цахим зар сурталчилгааны технологи монополо тогтоож өрсөлдөөнд хохирол учруулсан хэмээн зарга үүсгэсэн юм. Энэ хэргийн шийдвэр энэ сард гарч Google-ийг зар сурталчилгааны зах зээлд ноёрхлоо буруугаар ашигласан гэж үзээд байна. Үүний дараа хууль зүйн яам болон нэхэмжлэгч талууд Google-ийн зарын бизнесийг хэсэгчлэн салгах санал тавиад байгаа юм. Харин Google мэдээж давж заалдана. Үүнээс гадна Европын холбооч мөн адил Google-ийн зар сурталчилгааны хэсгийг хэсэгчлэн салгахыг шаардаж байна. Мөн аппликейшн дэлгүүрийн зах зээлд ч өрсөлдөөнийг боомлж өөрсдийн ноёрхлоо тогтоосон гэж Google-ийг буруутгаж байгаа. Сүүлийн жилүүдэд Европын холбооны зүгээс Америк нэгдсэн улсад төвтөө технологийн компаниудад их хэмжээний торгуул ногдуулаад байгаа. Үүнд хамгийн ихээр өртөж байгаа компани нь Google гэхэд болно. 2017 оноос хойш 3 том хэрэгээр нийт $825 тэрбум торгуулийг ногдуулаад байна. Google-тэй ижил зарим бизнесээ алдахад хүрээд байгаа компани бол сошиал медиа гигант Meta. Дэлхий дээр 5 тэрбум хэрэглэгчтэй тэднийг Instagram, WhatsApp-ыг өөрсдөндөө нэгтгэж зах зээлд өрсөлдөгч нараа намансан гэж үзэж байгаа юм. Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллага болох FTC буюу холбооны худалдааны комисс болон 48 муж улсын прокурорууд 2020 онд Meta компани эсрэг зарга үүсгэж байв. Заргын дагуу Meta-г 2012 онд Instagram, 2014 онд WhatsApp-ыг авсан үйлдэлийг нь буруутгаж, худалдан авалтыг хүчингүй болгож компанийг задал салгахыг шаардаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл Meta-г Instagram, WhatsApp платформудаа зар гэж шаардаж байна. Энэ 4-р сард Вашингтон хотноо энэхүү иргэн шүүх хуралдаа эхэлж үүсгэн байгуулагч Марк Зукербергийг гэрчээр дуулан байцааж эхлэв байгаа. Харин Meta-гийн зүгээс сошиал медиагийн зах зээлд өрсөлдөөн оршсоор байгааг тодтогсоор байгаа юм. Энэ нь TikTok, YouTube, Snapchat, Twitter зэрэг платформуд одоо хүртэл хэдэн зуун сая хэрэглэгчтэй байгаагаас тод харагдаж байгаа гэж үзэж байгаамаа. Мөн Meta-гийн платформуудыг ашиглахад үнэгүй учраас үнийн хөөрөгдөл үүсгэж хэрэглэгчдийг хохироосон зүйл байхгүй гэжээ. Харин нөгөө талд Европын албаноос Meta-д үзүүлж байгаа шахалтууд ч нэмэгцээр байна. 2023 онд шударга өрсөлдөөний дүрм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр $797 сая торгосон байдаг. Мөн энэ оны 2 дугаар сард 3 дахь тал Facebook-ийн платформд зараа байршуулах боломжийг нь нээсэн юм. Meta компани зүгээс Европын албаны шийдвэрийг Америк нэгдсэн улсын компаниудыг онилсон татвар шиг арга хэмжээ гэж шүүмжилж байна. Google болон Meta зэрэг технологийн гигантуудын эсрэг Америк нэгдсэн улс болон Европт өрнөж байгаа монопол өрсөлдөөний хэрэгүүдээс 21-р зууны дижитал эдийн засгийн тоглоомын дүрмийг шинээр бичих шийдвэрүүд гарах учиртай. Уг шийдвэр дан ганц технологийн салбарыг илтгэх дэлхийн эдийн засагч нөлөөгөө үзүүлэх нь дамжиггүй лээ.